Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэргэжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. Brain Talk DC podcast-ийн энэ удаагийн дугаард Swanson дунд сургуулийн тусгай сурганы багш Согог зүүч боловсролын тэргүүний ажилтан Наран Тя оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн талаар ярилцлаа. Наран Тя гэгч манай подкастны анхны зочноор оролцож байна те. Баярлалаа. Баярлалаа. Тий, баярлалаа ирсэнд. Үрсэн явдалд маш их баярлалаа. Подкастаа хамтран ажилласан үйл хөдлөх хөрөнгийн компанийн мэргэжлийн зуучлагч, топ продюсер Долгор Плоц таны хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн төвшөнд зөвлөгөө өгч шуурхай үйлчлэнэ. Хөтлөгчтэй танилцуулъя. Бие онгоохын шинжилгээ ухааны доктор, Ховард их сургуулийн эмийн химийн туслах профессор Гана. За Worldwide Technology компани санхүү эрхэлсэн захирал Мөги. Олон улсын валютын сангийн Залаа нар маань ирсэн байна. Та бидэнд бас өөрийнхөө тухай тавч танилцуулахгүй. Би мэргэжлийн Согог зүүч багш. Би Ленинградын хуучнаар одоогоор Санкт-Петербургийн багшийн их сургуулийг төгссөн. Одоо тэр үед онц төгсөөл диплом аваад яам дээр очсон чи манай яамныхан за чамд өөр газар алга. Чи анхны мэргэжилтэй учраас тэгээд та нар бүгдээр ингээд 29 дугаар сургууль руу явна да гэд надтай хамт төгссөн. Бид бас хэдүүлээ байсан юм а бид нар. Тэгээд бид нар бүгдээр нэг сайхан шижгэнсэн сайхан залуучд 29 дугаар сургуульд багшаар очижсэн тэр үед. Тэрнээс хойш айгүй олон жил болсон байна. Тэгэхдээ би ер нь боловсролынхаа салбараас ер нь холдоогүй хаач яваа газараа би энд ч тэр Оросд ч тэр одоо Америкт ирээд 20 жил боллоо гэж ярьж байгаа би. Тэгэхээр зэрэг 20 жил болоход би ер нь 15 жил боловсролын салбарт бас ажиллаж явсан байна. Виржиниагийн янз янзын бага сургууль, дээд сургууль болон тусгай програмуудад дандаа л тусгай хүүхдүүдтэй ажилласараа ирсэн тийм багш юм байна. Одоо бол би дунд сургуульд, Swanson дунд сургуульд тусгай сургуулийн багш хийдэг. Жишээлбэл би бол тусгай сургуулийн багш гэдэг нь Америкээр ярих юм бол би бүхэл хүүхдүүдтэй ажиллах хэрэгтэй. Бүхэл янз янзын одоо онцтой, янз янзын настай тиймэрхүү хүүхдүүдтэй би ажиллах хэрэгтэй. Жишээлбэл манай 29 дугаар сургууль бол би жишээ миний мэргэжил дөлөө хүүхдийн хүүхдэд ажиллах мэргэжлээс учраас би тэгэл дөлөө хүүхдтэй л ажилладаг байсан. Би таныг бодохдоо ингэж бодсон байхгүй одоо тэр нэг сонсголын бэрхшээлтэй ч юм уу эсвэл аутизмтай хүүхдүүд ч юм уу мэдгүй одоо би тиймэрхүү хүүхдүүд гэж бодсон чи та бүр зөндөө олон энд янз янзын олон хүүхдүүд онцлогоончтой хүүхдүүдтэй ажилладаг. За жишээлбэл одоо би одоо хамгийн одоо энгийн жишээ. За ерөөсөө бүгдээр эхлээд ярьцгаая зөв хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг маань юу вэ? Тийм ээ. Тэгээд өшөө хөгжлийн одоо сурах хоцрогдолтой хүүхэд гэдэг маань юу вэ? Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг чинь бол энэ хоёр чи хоорондоо айгүй хуйлдаа тавуулж ингээд тусгай агуулгатай тусдаа агуулгатай байгаа. За жишээл хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг маань ямар хүн гэдэг вэ гэхээр зэрэг төрхөөс бий болсон байж болно. Ургийн гимтлээс байсан байж болно тийм ээ. Тэгээд тэр ямарваа нэгэн байдлаар тэр одоо тэр хүүхдэд байгаа эмгэг тэр хүүхдийн одоо насан турш нөлөөлж явж байдаг. Одоо хамгийн одоо энгийн жишээ гэж ярих чинь жишээл баг багтаа одоо ингээд төрхтөө агаарын дутагдлаас болоод ингээд тархины гэмтэл авсан хүүхдүүд байгаа шүү дээ. Тиймэрхүү хүүхдүүд бол зөндөө байдаг. Тэгээд миний практик дээрээс үзэхэд манай Монгол бол жишээлбэл зөндөө их байдаг гэсэн. За тийм хүүхдүүдийг тэгэхээр зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэж үзэх үү, хөгжлийн хоцрогдолтой гэж үзэх үү. Тэгэхээр зэрэг нэгэнтээ тэр өөрийнх нь тэр одоо хүүхдийн эмгэг маань тийм ээ тэр хүүхдэд сурч боловсроод бол асар их нөлөө үзүүлж байгаа учраас энэ хүүхд маань сурч чадахгүй байна. Тийм учраас энэ хүүхд маань одоо хөгжлийн бэрхшээлтэй. Тэгтэл бас бүх юм болгоно ингээ хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлж болохгүй. Яг тэгвэл залуу байхдаа эвээр үл сав сарвал байсан сайхан хүн хөгшин болоод нас чаад тийм үү? Гинтхэн одоо ямар нэгэн тийм салстын өвчин ч юм уу тийм нүдний өвчнөөс болоод хүн гинтхэн хараагүй болдог штэ. Тэгэхээр тэр хүн чи яаж тэгэхээр чин уншиж чадахгүй, явж чадахгүй, алхаж чадахгүй тийм үү? Гэр орондоо зогсож чадахгүй. Тэгэхээр зэрэг энэ бол юу болохоор бас хөгжлийн бэрхшээл болж байгаа байхгүй юу? Тэгээ өшөө бас нэг сүүлийн үед айгүйх насжилттай холбоотой Альцгеймер гэдэг байгаа штэ. Тэгэхээр тэр чин бас л адилхан яг тэр өвчтэй холбоотой болоод таарад байгаа юм л да. Тэгэхээр зэрэг энэ чинь хөгжлийнхаа бэрхшээлд орчиж байгаа. Бэрхшээлтэй биш хоцрогдолтой хүүхэд гэдэг маань юу юм бэ гэхээр зэрэг ингээд ямарваа нэгэн хүүхэд
одоо ингээ бага насаад дөнгөж төрлөө. Хүний эцэг их ер нь бол хүүхдээ мэднэ шүү дээ, тийм ээ. Ингээл харлаа. Миний хүү заад 3 сар болж байна. Ганган жин, дугуйч жин гэл ингээл эцэг ихүүд ярьдаг тийм ёстой. Бид нар өөрсдөө трийг мэддэг. Эцэг ихүүд ч мэдчихэд, эмчнэр ч мэдчихэд. Гэтэл миний хүүхд 3 сар хүрлээ. Ерөөсө дуурдгүй. 4 сар, 6 сар хүртэл харлаа. За тэгэл ер нь хараад исэн чинь за 6 сар болоод суудаг хүүхд жишээлбэл анхны суугаал ингээл бид нар чи янз янзаар ингээд дэмжээ суул. Тэгтэл энэ хүүхд сууж чадахгүй байна. За яг ийм байгаа тохиолдолд эцэг ихүүд хамгийн түрүүнд өөрсдөө одоо төгшүүр зарлж энийг ингээд эмчт үзүүлээ хүүхдэд үзүүлээд тэгээд ерөнхийдөө энэ хүүхдийг яаж цаашаа би энэ хүүхдээ одоо авч явах миний хүүхдийн юу нь болохгүй нэ гэдгийг нь олон төрлийн эмчнэрт үзүүлээд энэ хүүхдийн ямарваа нэгэн тэгэл явахдаа ерөнхийдөө бол 6 настай болоогүй ш 8 настай болоогүй ш 6 сартай болоогүй 8 сартай за жаахан харъя гэл ингэдэг штэ тий. Ер нь бол цаг алдчих болохгүй. Манай нэг найзын охин нь тэр үе тэр хүүхд тардаа нэг нэгдүгээр ангид л байсан баг. Америк хүүхд заяа. Хоёр ихэр охин төрөөд нэг нь гизнахта илүү хөвгчлөлтөө өсөд нөгөөтг нь жоохон өсөлт багтаа анханасаа төрөхдөө тэдний хоёр охин тийм төрсөн байхгүй. За нэг хөгжил багтаа төрсөн охин ингээл өсхийн л хойно байсан. Нэг өдөр ингээл гэрт нь очсон чи нөгөө ч өстэй харахад бол айгуу сэргэлээ өгцөө. Google ирсэн. Надад ч амар гахлал мөги би дислексиатай гэл ингээл ч амар зарлал. Чамд хэн тэгжилсэ гэдгсэн чи ээж дөр эмчэд очсон чи намайг дислек нөгөө юм надад ингээд гахлаадах нөгөө өвчнийх нь нарыг. Тэгээд ингээд тэгсэн гэл тэгээд би ингээд ээжээс нь очиж асуугаад ингээд охин чинь ингээд дислексиатай гэсэн яасан гэдгсэн чинь харин тэг ингээд нөгөө хоёр ихэр ингээд цуг сургуульд явсан чинь ингээд ер нь ингээд айгу хойно байсан юм байна л да. Юм ингээд удаан сураад ингээд гэсэн уншиж чадахгүй байсан. Тэгээд ингээд эмчэд үзүүлсэн чинь дислексия гэдэг оноос авшиг. Тэгээд дислексиатай хүн яадаг гэдгсний хүүхд яадаг гэсэн чинь ингээд өсхийг буруу харуулж уншаад байдаг гэнэ. Одоо зээ өсхийг одоо юу гэдгийг мэдгүй ингээд гурван тоо ч юм уу тэг тонгоргож хараад байдаг мэдэг. Тэгээд би ингээд бодохгүй хөрх амт намайг нэг нэгдүгээр ингэ тахсад хортой манай гэдэг нэг тийм хүү байсан юм аа. Тэгээ бид нар нөгөө хүүгээ чинь ингээд шоолоод уншиж чаддгүйгээл тэр үе шоолоод эргүү тэнгээр нь дуудаал өнгөрчөөс нь хүрх юм дислексиатай хүүхдээсэн болов уу гэж бодоод. Одоо нөгөө тусгай хөтөлбөрт хамрагч байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо нэг ангид байгаа. Тэрний одоо ингээд нөгөө тэдэн хувь нь нөгөө хоцрогдолтой хүүхд, хэдэн хувь нь эрүүл хүүхдүүд байх хэрэгтэй гэдэг ингээд цаанаасаа заах уу ер нь зүгээр хамаагүй оруулцдаг юм болов. За яг энэ сэдвийг яг ямар хүүхдийг би энэ ангид авах хэрэгтэй, ямар хүүхдийг бид нэр энэ сургуульд авах хэрэгтэй гэдгээс өмнө шүү дээ. Бид нэр заавал энэ Америкийн хууль, тусгай сургалтын хууль гэж юу гэдэг тухай бид нэр заавал хөндөх хэрэгтэй байх л та. Яг тэгвэл энэ хууль гараагүйгээр жишээлбэл яг л одоо хүүхдүүд энэ тэнд орон гарan хаягдаа одоо бид нар тэгж ярьдаг ш ард ингээ үлцэн хүүхдийг ингээ завсарцсан гэж ярьдаг тийм үү. Тиймэрхүү байдал байсан баг л та. Тэгтэл бол эднэр бол их мундаг одоо бас их алсын хараатай тусгай хүүхдүүдтэйгээ ер нь бид нар яаж ажиллах ёстой гэдгийг бид нар бол айгүйх гаргаж ирсэн юм л да. За тэгэхээр анхны энэ хурлын одоо тахир дутуу хүүхдүүдийг гэж ярьж байгаа handicaped гэж тэр үеийнх. Тэгээ яг эдгээр хүүхдүүдийг яаж сургалтанд хамаарагдуулах вэ? Хэн хичээл заах вэ? Яах вэ гэдгийг бол шүү дээ бүр хуульчлаад 1969 онд конгресс баталсан байгаа. За энийгээ вэ шүү дээ 75 онд 87 онд 2 удаа өөрчилсөн байгаа. Тэгээ 2004 онд хамгийн сүүлчийн удаа өөрчилсөн байгаа. За тэгэхээр энэ хууль маань юу байсан бэ гэхээр тахир дутуу суралцахуйн одоо бэрхшээлтэй ийм хүүхдүүд бүгдээрээ үнгөө заавал суралцах ёстой гэж зааж өгсөн. Тэгэд яг энэ хууль маань болохоор зэрэг 87 онд өөрчлөгдөөд дахиад энэ өөрчлөгдөхдөө юу гэж харсан гэхээр энэ хүүхд чинь ингээд сурч чадахгүй байна. Тийм үү? Тэгтэл энэ хүүхд яагаад сурч чадахгүй байгаа гэдгийг та нар эмч нар байна. Судлаачид байна. Та нар энийг одоо эмч нар одоо сэтгэл зүйн эмч нар, тархитлагын эмч нар одоо та нар одоо бүх эднийг энийг одоо эрүүл мэндийн үндслээр гаргаж ирээч гэж хэлсэн. Тэгээд үүнтэйгээ уялдуулаад том ийм эрдэм шинжилгээний байгууллагуудыг нээж өгсөн. Эдгээр хүүхдүүдийг яагаад сурч чадахгүй нэ гэхийг зөвхөн судлахын тулд. За тэгээ энэ маань бас айгүйх одоо дэмжлэг болсон байгаа юм. Дэмжлэг болсон багш нарт ч гэсэн дэмжлэг болсон. За ингээд 1996 онд жишээлбэл доктор Эдэн гэж хүн байлаа. За тэр хүн маань яасан гэхээр зэрэг одоо бидний хэлдгээр одоо MRI гэж хэлдэг шүү дээ тий. Тэрийгээ бол ингээд ашиглаад зүгээр хүүхд ингээд нэг үсийг ингээд сурахад бол
ингэж сурдаг. Хүүхдийн тарих ингэж ажилтдаг юм байна гэдгийг нь бүр ингээд эдийн ингээд юун дээр авч үзээд тэгээд жишээлбэл бидний яриад байгаа сургалтын хоцрогдолтой хүүхд биш үү? Энэ хүүхд яагаад болохгүй нэг юу нь болохгүй нэг гэдэг чинь ингээ харсан ч ерөөсөө энэ хүний тарих хүүхдийн тарих гэдэг чинь шал өөрөөр ажиллажсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээс яагаад энэ хоорондын юм өөрчлөлт байна гэдгийг л тэр хүмүүс баталж өгсөн. Тэр нь одоо бидний одоо сургалт татвалаас асар их дэм одоо нөлөө болж өгч байгаа. За тэгээд дээрэс нь энэ хуулиудаа батлаад нэгдүгээр, хоёрдугаард ийм сайхан эрдэм шинжилгээний төвд байгуулж өгөөд эцэг эхүүдийг хүүхдүүдтэй энэ дотор хамруулад ингээ багаас нь авахлаад энэ хүүхдүүдийг төвийн дэргэдэх одоо сургуулиудад сургалтанд хамруулдуулаад бас хүүхдүүдээ тийм ээ. Тэгээд ингээ 1990 онд энэ хуулийг IDEA гэж одоо товчлох юм бол тийм ээ. Тэгээд яг үнэндээ хэлэх юм бол Individuals with Disabilities Education Act гэж нэрлэсэн. За тэгээд энэ хуулиа шинжилээд тийм ээ. Тэгээд бүр ингэж нэрлээ 2004 онд бүр энэ чинь нарийн болгоод за тэгээ энэ дотор юу оруулж өгсөн бэ гэхээр зэрэг л одоо ерөөсө тахир дутуу хүн гэдэг нь ямар хүн байдгийг, ямар хөгжлийн дараалалтай хүүхдүүд гэдэг чинь ямар хүүхдүүд байна тэргээ бүгдээр ингэ сайхан тусгаад өгсөн гэж байгаа. Тэр их чухал юм байсан байхгүй. Яг л тэд нар чинь багш нар бид нэр өөрсдөө энэ юусоо ийм юм л мэдгүй юм. Тэгтэл бол яг тэр чинь ийм хүүхдүүд бас ийм юм байдгийм байх шүү. Давхар ямарваа нэгэн тийм одоо жишээл би сонсголгүй хүүхдүүд. Би сонсголгүй юм чи юм сонсч чадахгүй тийм үү. Тэгэхээр би үг болгоныг хүлээж авч чадахгүй тийм үү. Тэгэхээр миний тархин дотор явж байгаа одоо боловсруулах одоо тийм төвд маань хангалттай ажиллаж чаддгүй учраас энэ миний сургалт нь энэ надад миний сонсгол гэдэг юм чи надад тэг болоод байна. Тийм үү? Сурахад тэг болоод байна. Тэгэхээр зэрэг эднэр яаж өгсөн гэхээр ямарваа нэгэн бие эрхтний юм эмгэг сургалт нь нөлөөлж яах үгүй юу гэдгийг л одоо баталж өг. За тэгээ энийг яаж батлах вэ гэхээр зэрэг л одоо ингээд бага ангиас хүүхдүүдийг аваад тэгэл эцэг их нь одоо жишээлбэл 1-р ангид орлоо шүү дээ. Миний багада ер нь жоохон нэг тиймэрхүү байсан юм да гэж бодоод 1-р ангид орсон ч үнэхээр ангиг гүцэхгүй. Хүүхд болгон ямарваа нэг юм их сурахтаа янз янзаар сурдаг. Одоо жишээлбэл хүүхд болгон өөрийн өвөрмөц онцлогоос болоо санжир бидний жоохон багчсан нэг 4 үг хэлэхэд дорхноо шижгэнтэл цэжилчдэг хүүхдүүд байх чинь 4 байтга 2 үг хэлээд гуугаад сурдгүй ийм хүүхдүүд бас байдаг байсан тийм үү. Тэгэхээр зэрэг хүн болгон өөрсдийнхөө л ингээл удаан хугацаагаар янз янзаар цэжилдэг тэр үгийг ийм байдаг байсан учраас эднэр одоо ингээд бүх юмтай ингээ холбож өгөө. За ингээд миний хүүхд нэг л бишээ. За ингээ юм унш тавьчлаа эцэг хүү тийм үү. Тэгэхээр зэрэг өөрсдөө ингээд ирээ за эмч дээр авчлаа. Тэгэл эмч сургуульд орохоос өмнө үзүүлж чадвал сайн. Сургуульд орохоос хойш болж байгаа асуудал бас байна. Яг ингээд за одоо би ингээд манай хүүхд ингээд дислексиатай боллоо гэд. Тэгтэл яагаад тэр хүүхдийг дислексиатай болохыг яагаад тэр багш нар ингэж үзэж байгаа юм те? Яагаад ингэж байгаа юм гэдэг асуудал бас дахиад хуулийн юутай асуудал. Тэгээ хуультайгаа холбоотой. Одоо бид нар чинь тодорхой хэмжээнд жил болгон хүүхдүүдээс шалгалт авч байгаа шүү дээ. Ингээ манай сургуулийн ийм насны хүүхдүүд ийм мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэтэл энэ мэдлэгээ хүрэхгүй байна. За ганцхан тоон дээр байна уу? Ганцхан биеийн тамир дээр байна уу? Ганцхан уран зураг дээр байна. Юун дээр энэ хүүхд алдаад байна. За тэгтэл бол ингээд 3-4 янзын ингээд доголдол хичээлийн доголдол 3-4 хичээлээр гараад ирлээ гэж бодъё те. Тэгэхээр зэрэг яадаг вэ гэхээр л зэрэг ээж автад нь уулздаг хамгийн эхлээд. За тэр ээж автад уулзах хүмүүс маань ямар хүмүүс байдаг гэхээр зэрэг тусгай ийм групп хүмүүс тэргээ team IP team гэд нэрлэдэг. За IP гэдэг нь юу юм болохоор зэрэг хувийн хувьчилсан нэг хүн зөвхөн тэр хүүхдэд тохирсон одоо програмыг бэлдэж байгаа багш, сургууль хүмүүжүүлэгч, сургуулийн заавал албан төлөөлөгч, тэг канцлерууд энэ төр гэж ярьдаг шүү дээ. Эдгээр чинь бүгдээрээ нийлээд тэр юун дотор ордог. Тэр team дотор ордог. За жишээлбэл одоо ингээд сурагч Баатрийг авлаа. Бид нар за энэ сурагч Баатрийг ингээд шалгана. За ингээд жишээлбэл хэд мэрэгжлийн багш нар шалгаад тэд нар чинь тусгай шалгуурын үзүүлэлттэй тийм шалгуурын номуудтай трийг яг дагуулсан багш нарын шалгах чинь эмч нар нь болохоор энэ хүүхд сонснаас нь гаргаад өгсөн байт юм байна тий. Тусгай бүр тийм одоо эрдэм шинжилгээний ажилчид ингээд бэлдээд гаргаад өгсөн байж байгаа л да. Тэгэл одоо жишээлбэл зөндөө олон эмч нар бас дагалдаж үзнэ. Гэрийн өрхийн эмч энэ хүүхд би яг хувьд ямар шух хүүхд байна. Сонсголын эмч, нүдний эмч те. Тэгээд өшөө сэтгэн бодох чадварын эмч, тэгээд сэтгэл зүйч ингээд эн чинь бүгдээрээ энэ чи орж агаад тэгэл тэр хүмүүс чинь дүгнэлтээ гаргаад энэ хүүхдэд
ийм байл шүү гэдгийг нь явуулчихна. Тэгээд бид нэр тэрийг нэцэг ихээс нь зөвшөөрөл авсан дараа бид нэр 60 хоногийн дараа дахиж хуралдаад энэ хүүхд тусгай сургалтанд хамрагдах уу, хамрагдахгүй юу гэдгийг шийднэ. За энэ бол бас хууль 60 хоногийн дотор. Заавал 60 хоног. Тэгээд тэр 60 хоногийн дотор тэр ээж ч өөрөө хүүхдэд дагуулад эмнэлэгт явна, онцлогыг тавиулна, тийм үү? Тэгээд тэр олон бичиг баримтуудыг бүрдүүлнэ. За тэгээд ингэ байж л тэр бичгээ аваад ирлээ 60 хоногийн дараа ингээ эцэгтэй бүгдээрээ суугаад ярьж чинь. За одоо яах вэ? За хүүхд маань ийм байна. Тэгээ бид нэр ер нь харлаа үзлээ. Тэгээ бид нэр ер нь бол суралцсан одоо тийм бэрхшээлтэй, суралцах бэрхшээлтэй ийм байдалтай хүүхд байна. Тэгэхээр зэрэг одоо энэ хүүхдэд одоо бидний тавьж байгаа оншоор бол дислексия, үгүйсгэл дисграфия одоо тэр олон сурах одоо оншнууд байгаа шүү дээ. Бэрхшээлтэй тэр оншнуудын бүгдийг нь тавиад өгч нь ямар онш вэ? Одоо жишээл дислексия гэдэг чинь хүүхд бичиж уншиж чаддгүй. Хамгийн гол нь бас юунд байдгийг гэхээр авиануудыг холбоод үг хэлж чаддгүй. Үсгээ чи үсэг нүдэлсэнгүйг загнах ямар ч үндслэл байхгүй тэр хүүхдийн хэрвээ тэр хүүхд чинь үсгээ ингээд сольж буруу харуулж бичдэг тийм хүүхдүүд байдаг шүү дээ баг. За тийм учраас тэгдэг. За тэгэхээр одоо яадаг вэ? Тэр эцэг эх хүн бүгдээрээ хүүхдүүдийг аваад авчираад хуралдаа суугаад за та зөвшөөрч гинүү танаа хүүхд тусгай сургалтанд хамрагдахыг та зөвшөөрч гинүү үгүй юу гэдгийг асуудаг. Зарим эцэг эхүүд бол айгүй за үгүй дээ ер нь бол зөвшөөрөхгүй яагаад тэгж байгаа миний хүүхд зүгээр жирийн хүүхчгэл байдаг штэ гэд. Энэ бол жоохон алдагдал байна. Би нэг бол их алдаа гэж тооцохгүй. Ингээ харваас ингээ бүр айгүй өндөр юм алдаанууд байна. Тэр бол жишээлбэл тийм гарч байгаа одоо оншуудыг хараад эцэг их нь одоо зөвшөөрдөг. Өөр үнэхээр арга байхгүй. За тэгэхээр энэ хүүхэд ингэж зөвшөөрөөд энэ програмд орсноороо програм гэдэг юм одоо тусгай юм төлөлтийн тэр плантай тийм хүүхдийг одоо яах вэ гэхээр бас дахиад хууль айгүй хэцүү. Ер нь бол бүх юмнууд нь ингээ бидний одоо яриад байгаа юм чинь ер нь ямар шуухан байдлаар бидний хувьд тийм ээ одоо хууль зүйн тийм одоо хүрээлэн тэр хүүхдийн эргэн тойронд ер нь босгож өгч нэгэнтээ дахирдтуу учраас хуулийн хэмжээнд бид нэр өөрсдөө хариуцлага алдаж болохгүй гэдэг. За тэгээд тэр IP гэж яриад байгаа тэр individual education plan гэж ярьж байна. За тэр хүүхд болгон тэгэхээр тэрэн дээр бичих үсэг бичиж байгаа багш, эмч, сургууль хүмүүжүүлэгч тэрэн дээр чинь тэр хүмүүс чинь бүгдээрээ асар их өндөр хариуцлага тооцдог. Тэгэхээр одоо тэр 10-15 хүмүүс чинь нэг сургуулийн хүүхдүүдэд ажиллахгүй ингээд зөндөө олон сургуулийн хүүхдүүдэд зэрэг ажиллах. Тэр 15 хүн бол зөвхөн тэр хүүхдийн онш тогтооход ажиллаж байгаа байхгүй. За тэгээд ингээд энэ хүүхд ирлээ манай шинэ хүүхд. За тэгэхээр зэрэг одоо нарантай явахшаа энэ таны хүүхд. Та энэ хүүхдэд тааруулаад сургалтын хөтөлбөрийг бий болгоо. За тэгэхээр чин зэрэг би ч одоо уншина одоо юун дээр алдсан байна энэ хүүхд энэ ямар юм дээр алдсан байна. Жишээлбэл за ингээ харъя. Тэгтэл манай хүүхд яадаг байсан бэ гэсэн чинь 5 өгүүлбэр бичснээс 4 өгүүлбэр нь алдаатай. Тэгэхээр зэрэг яг 5 өгүүлбэр бичгээс 4 өгүүлбэр нь алдаатай гэхээр зэрэг зүгээр ингээ хар ухаанаар бодоход 5 өгүүлбэрийг 100% гэж би ойлгож байна. Тэгтэл 4% нь 4 өгүүлбэр нь буруу байна гэхээр манай хүүхд ерөөсө 20% амжилттай явж байгаа байхгүй юу? За тэгэхээр би энэ хүүхдийг яавал би 20% амжилттай биш би энэ хүүхдийг дараа жил гिच нэг 40%, 50% амжилттай болгох уу? Тэгэл энэ дээрээ би төлөвлөгөө зохион шүү дээ. Тэгжээд л бас нэг одоо сургуулийн сэтгэл зүйч энэ хүүхд ингээ сэтгэл санаагаар айгүйх мундаг ийм хүүхдүүдийг ийм учраас энэ хүүхдүүд төр ямар нэгэн тэр план дотор нь төлбөр дотор нь бүгдээрээ сэтгэл санаагаар яаж нэмжих вэ яаж юу яах вэ одоо хамт олонтой одоо жирийн ангид оруулна ч гэдэг юм уу тиймэрхүү ийм төлөвлөгөөнүүдийг бас өөрсдийнх нь хүүхдийн тийм гол гэдэг юм одоо юу зорилго гэхгүй тийм ээ тэр зорилгоодыг тавиад өгчдөг. За ингээд зорилго нь гараад ирлээ тийм үү. За ингээд зорилго гараад ирлээ энэ гараад ирлээ тэгсэн чинь хөөрхийн амьд бас ингээд энэ хүүхд маань жишээлбэл бас ингээд тодорхой хэмжээгээр ингээд хүлэн ингээд бас тий жоохон юм давалдaltaй байлаа. Тэгээд тэр хүн тэр эмч анзаарсан учраас хэлж штэ. За энэ хүүхдэд та нар за ямар нэгэн байдлаар одоо физик эмчилгээ хийлгэх. Тийм одоо сервис гэдэг маань манайхаар болохоор юу гэсэнгүй гэхээр үйлчлэгээ үзүүлэх. За тэр хүүхдийн чинь план дотор бүр үнэхээр айгүй олон юм бичээс. Тэгээд тэр план 14 нас хүртэл жил болгонд жилд 2 удаа нэмэгдээд явах хэвээр. Нэмэгдээд явах хэвээр тэр хөтөлбөр нь сайжруулаад явна. Ерөнхийдөө бол прогрессыг л хөтлөд их юм шиг. Прогрессыг нь би хөтлөд явна. 20% таas хүн хүч одоо 40% болно, дараа нь 60% болно ч юм одоо ингээд
чадж гэнүү яаж араа хувьдаа болж гэнэ үгүй юу гэхээр болохгүй байгаа бол юун дээр нь болохгүй байх тэгэл дахиад үзнэ. Сүүлийн үед айгүй social emotional learning гэж яриад байгаа шүү дээ. SEL гэдэг. Тэрийг бол жишээлбэл энэ хүүхдийн одоо юуг нь одоо сэтгэл санааг нь дэмжих тим байх хэрэгтэй гэж тэгж штэ. Тэгэхээр зэрэг тэр хүүхдийн цагийг гаргаж өгнө. 7 хоногт 1 цаг. Тэгэхээр зэрэг би тэр хүүхдийг тодорхой хэмжээнд бас нэг хичээл дээр 10 минутаар ч юм уу тэгж оролцуулах хэрэгтэй. Тэрийгээ болохоор зэрэг үзүүлэх сервис буюу одоо үйлчлэгээ гэж үз. Тэр нь бас тэр хуулийн дээр бичээстэй. Жишээд би 7 хоног тэр хүүхдэд 1 цаг орох ёстой би хийж чадахгүй бол яах вэ? Тэгэхээр чи миний алдаа болно. Тэгэхээр би надтай хариуцлага жишээл тооцохоор болж байгаа. Зарим хүүхдүүд чинь бичээд ирсэн плантаа хөтөлбөртөөгөө ирж байгаа ш. Тэр энтрийг бол дагаж мөрдөж ажиллана гэдэг бол тусгай сургууль хүмүүжүүлэгч. Монгол гурилдж байгаа юм шүү. Тий. Манайд бол үндэ хэлэхэд бол ш тусгай сургууль тийм хүүхд болгон тохирсон тийм хөтөлбөр гэж бол байдгүй. Хууль байгаа юу? Тэгтээ Хууль. Одоо жишээ Америкт боловсролын системээс гараад би ерөнхийдөө би хамгийн сүүлд 98 онд боловсролын хууль дээр ажилласан. Би их хурлын хамгаалан зар багтаа боловсролын хууль дээр ажилласан. Зүгээр нийгмийн хүүхдүүд сурагчид гэдэг талаасаа хамруулах хэрэгтэй. Сургалтанд хамруулах хэрэгтэй гэж бичиж байгаа боловч яг жишээл энэ хүүхд одоо ийм байх хэрэгтэй гэсэн тэгж хамрагдах хэрэгтэй. Ийм яг одоо иймэр гэсэн тэр үед бол тийм хууль байгаагүй. Тэгвэл бид нар бол боловсролын хуулийг ямар ч гэсэн бас нэг удаа ч гэсэн сайжруулаад авсан гэж үзэж байгаа би. Ахад нэг асуулт байна. Тэр одоо жишээ нь нөгөө сурах хоцрогчтой хүүхдүүд маань ингээд бав агаар нэмэгдэж шүү дээ. Тэгээ ер нь 100% болох магадлал байдаг уу ер нь? Одоо жишээ 22 нас хүртэл сураад гэх юм уу? Ер нь бол за ер нь суралцсан одоо юм бэрхшээлтэй юм хүүхдүүд бол ерөнхийдөө бол нэг хайхтар өсөхгүй ч гэсэн бидний ажил байна, бидний үзүүлж байгаа үзүүлэлт байна. Тэгэхээр тэр хүүхд чинь тодорхой хэмжээгээр жоохон ч гэсэн нэмэгдээл яваад байдаг. Тэгэл энэ жишээлбэл өнөөдөр 3 өгүүлбэр зөв биччихлээ гэвэл дараагийн жилд нь би 4 өгүүлбэр сурганаа гэдэг. 4 өгүүлбэр бүтэн өгүүлбэр бичвэл сурганаа гэдэг. Дараагийн жилд нь 5 гэдэг. Ингээд бага ангиас авахлал явсаар байгаад 12 дугаар анги төгсөж жишээлбэл өөрийнхөө ажилд орох анкетыг бичиж чаддаг болно. Тэг ч юм уу те. Тэгээд ингээд яг арай хийж бичээд сурах чиглэлээ очиж 4-г нь өөрчлөх хасаа. Тэгээд манайх чинь тим боловч тэгээд энэ хүүхд ингээ яваад ирлээ. За тэгтэл биш үү энэ хүүхд чинь жирийн ангид сурах юм уу? Тийм үү? Үгүйсгэл тусгай ангид сурах юм. За тусгай анги гэдэг маань юу юм гэхээр зэрэг янз янзын одоо онцлогоотой жишээлбэл хүүхдүүд нэг ангид тэгтээ бүгдээрээ тусгай сургалттай хүүхдүүд энэ бол тусгай анги. Тэгтээ нэг сургууль дотор бол тустай анги байдаг юм. Сургууль дотор бүтэн ангитай. Тэгээд тэр нь одоо жишээл өвчнийхээ жишээлбэл одоо дан ингээд цэвэр хүүхдүүд ирцээ шалтгаална бас. Тэгэхээр зэрэг аутизмтай хүүхдэх чинь 6-аас 8-аас илүү байхгүй нэг анги жишээлбэл тий. Дээрээс нь одоо бие хөгжлийн эрхлэлтний одоо тиймэрхүү хүүхдүүд байгаа шүү дээ. Тийм хүүхдүүд ч ороод ирэх юм бол тэгэл ер нь тэгэл ангир нь 12 хүртэл гэж байгаа. Гэхдээ 12 хүртэл гэдэг чинь 12 хүүхдийн бичиг баримт бүх юмыг нь хэрэгжүүлж байгаа тэр багш бас айгүй хэцүү байдалтай байдаг байхгүй 12 хүүхд гэдэг чинь бас надад бол их л юм шиг. Тэгэхээр нэг багш 12 хүүхд хариуцж ажиллах уу те? Максимум тий. Тий. Тэгэхээр 12 өөр төрлийн хөтөлбөр, 12 өөр төрлийн ажил энэ мөн ч их ажил биш үү те? Дуустгүй ажил. Миний ажил бол ерөөс дуусахгүй л байгаа юм да. За энэ 2004 оны хуулийг би IDEA гэдэг өөрчлөлт оруулсан хууль гэж би юу яриад байгаа юм бэ гэхээр зэрэг хүүхдийг тэгш хамааруулах асуудлыг хуульчилж өгсөн. То есть эцгийн жишээлбэл би эцэг их би хүүхдээ ийм ангид оруулахгүй байна л гэх юм бол би тэр тусгай анги руу оруулахгүй хүүхд. Миний хүүхд тэрнээс илүү жирийн хүүхдэд мэдэх ёстой. Тэрнээс илүү сурах ёстой гэд жирийн ангиудад тэгтээ өөрийн гэсэн тусгай боловсруулсан төлөвлөгөөтэй тэгэд орчиж байгаа. Тэгш хамруулах гэдэг чинь маш чухал юм. Тэгээд тэрнийг одоо хамруулахын тулд тэр хүүхдэд Америкт үнэхээр энд бол айгүй их мөнгө зарцуулдаг гэдэг нь л тодорхой. Тэгээ одоо жишээл нэг чихдүлээ, нэг чих бол сонсголын алдагталтай ийм хүүхд байлаач жишээлбэл тэгтэл тэр хүүхдэд зориулж миний мэдхийн 4 жил яг дагаад одоо дохины хэлний орчуулагч бүтэн өдөржингад нэг хүн ажиллаж байгаа юу? Үгүй. Тэр хүүхдтэй ажиллахын тулд дохины хэлний багш 2 цаг ажиллаад 2 цагийн завсарлага авах хэрэгтэй. Тэр орчуулагч нь. Тэгэхээр зэрэг боддоо тэгэл 2 цагаар ингээд 2 цагаар эргэлдээд 2 орчуулагчтай. Тэгтэл тэр
тэрэнд гаргаж байгаа зардал бол баггүй л мөнгө байгаа байхгүй. Хэн төлж байгаа нь тэр сургууль төлж байгаа. Яагаад төлж байгаа нь тэгэхээр энэ хүүхд ийм програмтай, ийм хөтөлбөртэй энэ хүүхд. Энэ хүүхдэд бид нэр энэ сургалтыг олгох ёстой. Тийм учраас би яг энэ өөрийнхөө хөтөлбөрөөрөө манай хүүхдэд ийм багш нар шаарддаг ёстой, ийм хүмүүс шаарддаг ёстой гэд сургуулийнх нь удирдлага нь энийгээ төсөвтэй тогтоож өгөөд тэгээ гаргаж ирд. Тэр хичээлийн одоо тусгай хөтөлбөрийн багш заах уу эсвэл өөрийнх нь одоо тухайн ангийнх нь багш заагаа явах уу? Ерөнхийдөө бол багш заагаад яваа. За би одоо жишээл алгебр бас нэлээд хэдэн жил алгебрын ангид одоо багшилж ирсэн. Би хүүхдүүдээ ингээд харахад одоо миний хүүхдүүд чинь ингээд тийм хүүхдүүд ирж штэ. Ээж аав нь хүүхдүүдийнхаа чадлыг мэдж гэнэ үү, мэдэхгүй байна уу? Оруулна гэд нэг хэсэг нь зүтгэж гин тийм үү? Нэг хэсэг нь үнэхээр юм бас чадаад байгаа байхгүй. За тэгэхээр ийм тохиолдол яах вэ гэхээр эднэр зориулсан багшин туслах гэж байна. Би бол багшин туслахыг бас олон жил хийсэн. Тэгээд би тэнцээ жишээл би яд гэхээр миний нэг 5 хүүхэд байна. Би тэр 5 хүүхдийнхаа дунд л ерөөсөө эргэлдээл нэмэлт ажил өгөөл, нэмэлт хичээл өгөөл тэр дор нь ерөөсөө шалгаал. Тэгэл багш тэрийг тайлбарлаж явах тэр хүүхдүүдтэй адилхан бүх бичиг баримтуудыг бөглөөл юу бичиж тэр хүүхдүүд гүйцэж чадж гинөө гүйцэх ёстой гэдэг үндслээсээ тэгээд явчихдаг. А зарим тохиолдолд бол яадаг гэхээр зэрэг одоо манай ангийн хүүхдүүд 10 бодлого бодож шалгалт аваа тийм үү. Тэгч манай хүүхдүүд жишээлбэл 5 бодлого тэр онцтой нь уйлдуулсан одоо арай хялбар тийм ээ. Тэгж өгсөн. Тэгээд тэр нь ч угаасаа тэр одоо бидний яриад байгаа төлөвлөгөө гэдэг чинь бичээс байгаа учраас бид нэр харах хэрэгтэй. Ер нь багш нар бол яг ийм тусгай хүүхдүүдтэй, ийм тусгай төлөвлөгөөтэй, ийм плантай, ийм хөтөлбөртэй хүүхдүүдийн араас үл ер нь тэгэл явна шүү дээ. Уухгүй явна. Эцэгтэй ажиллана. Манай харилт юм бол боловсролын төвшин ахуйн өөрчлөлт энтертэй тиймэрхүү хүмүүс байж байгаа шүү дээ. Тэг чи эцэг их бол өстө эцэг эхүүдийнхаа одоо энэ хүүхдийн хадлаа багш нар бол ер нь уухгүй явна шүү. Одоо энэ канцлер гэж ярьдаг сургуулиудын тэд нартайгаа яриад зөвлөх багш нартайгаа яриад тэгэл яадаг гэхээр за энэ хүүхдийн ардл нь ийм шүү. Энэ баяр болох чинь би энэ хүүхдэд нэг ийм хэрэгтэй байна гэдгийг нь уншаа хараад ингээ мэдээд тэгээ эцэг эхт нь одоо ийм авч игэл ямар уу гэдэг санааг нь тавиад тэгэл одоо шинэ жилийн баяр ч юм уу те одоо ямар нэгэн том баярыг тохиолдуулаад нэлээ их юм авч өгдөг. Манай энэ зөвлөхөд бол би бол ер нь энэ тхийн зөвлөх хүмүүс бол маш сайхан сэтгэлтэй, айггүй сайхан. Бүр нэг жоохон ч гэсэн тус болох юмсан гэсэн тийм бодолтой хүмүүс байдаг гэж ойлгодог. Би бол ер нь бол энэ жилиг хүртэл би дандаа л энэ Монгол аралгантанд байж байгаа одоо Монгол хүүхдүүдийнхээ эцэг эхүүдийн одоо янз бүрийн тийм хурал зөвлөгөөнд бас тийм орчуулагч орох тийм ажлууд гарах юм л да янз заримдаа. Тэгэхээр зэрэг би зүгээр монголчууд эцэг эхүүдээ юу гэж зөвлөх юм бэ гэхээр зэрэг манай хүүхд ингээд нэг жоохон доголдоод ах юм. Манай хүүхд ингээд ах ингээд та нар битгий аагаараа. Ерөөсөө айх хэрэг байхгүй, айх ичих хэрэг байхгүй. Миний хүүхд ингээд энэ болохгүй байна гэд багш нартай нь уулзаад тэр авдаг бол аваад заавал тэр хүүхд чинь ганцаарчсан төлөвлөгөөтэй байх ёсгүй. Танаа хүүхд чинь зөвхөн тийм үйлчлүүлэх хэрэгтэй 504-р програм гэж байдаг. Тэрэнд хамрагдчих болно. За тэгэхээр энэ програмын гол ачигдал нь юу юм те гэхээр танаа хүүхдийн сургалтын одоо жишээлбэл сурах байдлаас шалтгаалаад нэг жишээлбэл би одоо нэг цаг тоогоо бодоод шалгалтаа өгч штэ те. Тэгсэн тэр хүүхд бол их ядардаг тэр хооронд. Тэгэхээр зэрэг энэ нэг хүүхдэд ийм учиртай ядарчдгийн. Тэгэхээр дахиад нэг өдөр өгдөг, үгүйсгэл дахиад нэг цаг нэмж өгдөг. Тэгээд ингээд багш нартай нь яриад тэгээд тэр хүүхдийн үгүйсгэл 10 бодлого байсан бол 5 бодлого болгох. За юу. Нэг бол цагийн нэмж өгөөд нэг цаг одоо тооны хичээл шалгалт өгөх биш. 2 цаг өгөх. Тиймэрхүү үйлчлэгэнүүдийг хийдэг тийм тусгай хөтөлбөрүүд энэ програмтай биш. Ерөөсөө ийм хүүхдүүд дагалдаж ирдэг байхгүй ямарваа нэгэн жоохон доголдолтой байгаа. Тийм учраас та нар ерөөс монголчуудаа зөвлөхөд айх хэрэггүй. Та нар бол яг ийм тусалцаа байдаг юм бол аваарай. Яг л энэ чи 10 дугаар анги төгсөн, 12 дугаар анги төгсөн шалгалтанд орно. Тэгэхээр улсын шалгалтанд ороход жишээлбэл хүүгээ би нэг коллежид оруулчмаар байдаг. Ухаан санаа нь бол зүгээр жоохон ядраад идэв, удаад идэв. Гэхдээ хүүхд чинь нэг л юм бас удаагаад штэ энэ хүүхдийг тийм үү. Тэгэхээр зэрэг тодорхой хэмжээний авах ёстой, авах одоо тийм бололцоотой юм хүмүүдээс манай хүүхдийг одоо янз бүрийн одоо тий нэр яарлаг зүүн одоо би тэрнээс найж би тэхгүй битгий тэгж бодорой л гэж хэлмээр байна. Одоо манай ангид шилхэн бол нэг дислексиатэй хүүхд ч юм уу одоо ямар нэгэн онцтой хүүхд ороод ирчлээ. Тэр хүүхдийн privacy одоо тэр ямар нэгэн нууц ч юм уу тэрийг нь одоо
чи тэр хүүхдийн тухай чи хинтэй ч ярих ёсгүй. Тэр хүүхд одоо ингээд тусгай програм авч байгааг ангийн хүүхдүүд ерөөсөө мэдгүй. Ангийн хүүхдүүд мэдчих болно. Тэр ингээд энэ арай нэг илүү хандаад байдаг шүү. Ингээ харвас нэг жоохон удаашралтай байдаг шүү гэдгийг бол хүүхдүүд бол мэдж байгаа. Ангийн хүүхдүүд бол яг удаашраад байгааг бол мэдж байгаа. Хүүхдүүд гадарлаа гэж болно. Гэхдээ тэр хүүхд жишээлбэл тийм одоо IP тийм үгүй юм уу гэдэг тэр бол тиймэрхүү асуудал дөрөөс яригдах. Одоо цаана тийм програм байгаа мó үгүй гэдгийг бол хинч мэдэх ёсгүй. Тийм багш нар ямар мундаг юм бэ те. Одоо хүнийг ингээд бүр тэг ямар ч одоо юу гэдэг юм те завсаргүйгээр тэр хүүхдийг хайрлаж одоо тэр хүүхдийг хүн болгож ирж байна тий. Одоо энэ жишээлхэд dyslexia гэд ийм өвчтэй бүр одоо зөвхөн миний хамгийн түрүүнд бодож байгаа жишээ гэхэд нөө Keanu Reeves гэд одоо Холливуудын алдартай жүжигч юм байдаг шүү дээ. Тэр залуучин dyslexia-тай. Тийм тэгээд ингээд нөгөө уншиж юу яач чаддаггүй. Тэр ёстой үгээ ингээд сонсоод идэм л бид нар тий. Тэгээ ингээд нөгөө нэг одоо кинон тоглох тэр үгээ цээжлэхтэй жишээлхэд хүнээр хилүүлчих юм эсвэл ингээд нөгөө сонсож ингээд цээжилдэг болохоос биш уншиж өөрөө чаддаггүй ч гэдэг юм. Michael Phelps гээд дэлхийн хамгийн их тийм тий усан сэлэлтийн одоо медальтай хүн биш тий. Одоо бүр тэр чин медалийнхаа тоогоор хэрэг улсуудад жагсаахад 34 жилөө ордог гэж байгаа шүү дээ. Тийм хүн тэр хүн чинь ADHD гээд амар өвчтэй тэгэхэд тэрийг бас яг ингээд нөгөө тусгай хөтөлбөрийн дагуу сургаж яваад одоо тэр яг нөгөө биеийн хүчийг нь гаргаж чаддаг, сэтгэлийн хүчийг гаргаж чаддаг. Тэгэж байж байгаад өнөөдөр дэлхийд ийм хүн ингэж гаргаж ирж байгаа гэдэг бол гайхалтай. Elon Musk гэж бас тийм ингээд маш олон тийм хүмүүс байдаг. Гэхдээ ийм сайхан одоо юу гэдгийг бүхий л хүний нийлсэн, бүхий л бодлого нийлсэн, хууль нийлсэн, төсөв нийлсэн одоо тэгээ ийм сайхан хүмүүсийн одоо хүч хөдөлмөрөөр хүн болол яаж ч амьдрч болно гэдэг гайхалтай ирээд байгаа. Подкастаа хамтран ажилласан үйл хөдлөх хөрөнгийн компанийн мэргэжлийн зурчлагч, топ продюсер Долгор Плац таны хэрэгцээ шаардлагад тулгуурлан мэргэжлийн төвшөнд зөвлөгөө өгч шуурхай үйлчлэнэ. Одоо тусгай энэ хүүхдүүдэд хичээл заадаг энэ багш нарыг бас яг яаж бэлтгэх юм бэ? 10 жилээ төгсөөд явж байгаа тийм хүүхдүүд ч 10 жилд байхдаа ирээд манай хүүхдүүдтэй ажилладаг өөрсдөө тусгай сургуулийн багш болъё гэж бодцгоосон хүүхдүүд байдаг. Тэр хүүхдүүд бол айгүй чигтээ явдаг. Тэгээд эдгээр чинь бүхэл одоо бидний хийж байгаа үйл ажиллагаа одоо янз бүрийн хичээлээс гаднах ч юм уу хичээл дотроо ч юм уу оролцож байгаа янз бүрийн олон нийтийн ажлуудад тэр хүүхдүүд ч өөрсдөө айгүй хүсэлтэд оролцдог. Тийм ч учраас тиймэрхүү хүүхдүүд тусгай сургуулийн багш нар болж чаддаг гэж би үзэж байгаа. Тэгээд нэгдүгээр хоёрдугаар жишээлбэл зарим сургуулиуд одоо ялангуяа 12 дугаар 11 12 дугаар ангийн сурагчтай зориулаад бүр тэр ангид сургуулийнхаа тэр ангитай ажиллах бүр тийм хичээлийн юм цаг гаргаад өгчдөг. Одоо би өнөөдөр жишээл нэг хичээл орж шít нэг сонголтын хичээл гэдэг байдаг шүү дээ хүүхдүүд зурагч авдаг юм уу одоо биеийн тамирч авдаг нэг тийм сонгомж одоо сонгож хичээл авдаг яг тэр сонгоныхын төрөлд нь одоо ийм хүүхдүүдтэй одоо ажиллахыг одоо юу гэж хэлдэг би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр тэр чин тэгэхээр яадаг гэхээр 7 хоногт 5 удаа өдөр болгон шахуу нэг цагаар ирээд хүүхдүүдтэй хичээл дээр нь суугаад хамтдаа ажиллаад хамтдаа хоол идээд зураг зураад үүсгүүд биеийн тамирын зааланд ороод хүүхдүүд дунд ангийн сургууль дээр очиод 12 дугаар ангийн хүүхдүүд 11 12 дугаар ангийн хүүхдүүд өөрийнхөө сургууль дээр байгаа кредит цуглуулдаг кредитээ цуглуулад биеийн тамирын хичээл ч юм уу авахын оронд одоо энэ хичээлийг ч юм те энэ хичээлийг аваад очиод дунд ангийн програм дээр одоо энэ ийм програмтай ангийн хүүхдүүдэд очиж туслаад тийм учраас тэр хүүхдүүд ч өөрсдөө угаасаа ингээд багасаа ингээд тийм хүүхдүүдтэй ажиллаа сурч. Зарим нэг нь ягаад тийм хүүхдүүд ажиллаж байгаа гэр бүлтэн тийм хүүхд байна. Тийм үү? Зарим нэг нь болохоор зэрэг угаасаа ер нь багшлах сонирхолтой. Ямар багш болох вэ? Энийг авах уу, тэрийг авах уу гэж бодож яадаг. За тэгэл 12 дугаар ангиад төгсөх чинь бид нэр ч 2 жил ажилласан тийм хүүхдүүдтэй. Одоо энэ та нар харж байгаа энэ тэнд явж байхад ер нь одоо манай энэ хавар одоо ялангуяа Наарлангтон Best Buy гэдэг нэг юм том юм ашигын бус юм байгууллага шүү дээ. Тэгэл тэр ерөөсөө эцэг эхүү тахирд бүх олон энэ одоо манай энэ 3 мужийн л ойрын 3 газрын л ингээл бүх эцэг эхүүд бүгдээрээ тэрэн дотор юу хийдэг. Хүүхдүүдэд дэмжих бүх юмнуудыг хийж идэг. Тэгэл жилд нэг удаа асар их том сургууль төгсөх хөдөлтийн баяр энэ төр хийж өгдөг. Айгүй гоё шүү дээ. За гэх мэт яг ийм арга хэмжээнд байгаа шүү дээ. Тэрэн дотор чинь тэр манай тэр хүүхд жирийн одоо сургуулийн сурагч нар чинь жишээл дагаад ингэ явж байгаа. За би энийг
бас сургууль болгон дээр байна уу гэдгийг би бас мэдэхгүй жишээлбэл. За би жишээлбэл энэ тусгай програмд ажиллаж байхад одоо манай Арлингтоны HB Woodlawn гэж сургууль байдаг шүү дээ. Тэдний ангийн сурагчид 11, 12 дугаар ангийн сурагчид бол бид нартэй байнга холбоотой. Тэгээд тэд нар өөрсдөө base budget гэж шилдэг, зарим нэгэн хүмүүс нь бүр тэгээд хүүхдүүд нь болохоор зэрэг тодорхой хэмжээгээр яг тэр цагаа зохицуулаад гэхдээ өөрсдийн гэсэн бас тийм юутай байх хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй. Би болно гэвэл ингээл яг тэр ажлаа хийгээл. Тэгэхдээ болохгүй хүүхдүүд л угаасаа л болдгоо л дээ. Монгол багсалж байсан юм шиг. Тэгээ Монголд одоо 29 сургууль энд хоёрын оронд одоо тэнгэр газар хэсэг ялгаа байгаа. Ой тэнгэр газрын ялгаа даж цалинд нь байгаа юм чинь. Би 29 дэх сургуульд байхдаа би 25% нэмэгдэлтэй багш байсан. Энэ ч бол надад 25% нэмэгдэл өгдөггүй. Тэгэхээр зэрэг ямар тохиолдолд би бол Монголд одоо тусгай сургуулийн багш учраас би 25% нэмэлттэй бол цалин дээр аваад явж байгаа. Энд бол биднэрт бол нэг төгрөгийн цалин илүү нэмж өгдөггүй. Тэр нь айгүй сонирв. Тийм баг. Угаасаа адилхан л одоо ямар багш вэ? Тэр багштай тэгч бидний бичиг баримт хөөцөлж байгаа юмнууд маань юу вэ те? Мэдээж хэрэг энэ чи хангалт одоо би жишээлбэл миний хүүхдэд ийм хэрэгтэй байна гэх тэрийг бол надад аваад өгнө. За тэгээ өшөө дэш ярих юм бол шар өнгөнүүдтэй. Хар компьютер шар өнгөнүүдийн үсгнүүдтэй. Тэгэхээр тэр хараагүй хүүхдийг бүр илүү их сайн олж хардаг. Харанхууд одоо тэр нүднийх нь одоо даралт нүднийх нь одоо онцлоготой холбоотой. Тэгэл хүүхдүүд дээрээс бүх юмыг бэлдээд өгдөг. Одоо аутизмтай хүүхдүүд гэх чинь манай хүүхдүүд ярьж чаддгүй шүү дээ. Тэг чи тэднэрт бүгдээр нь ийм iPad-тай л да. Тэгэл iPad-ын дотроо болохоор зэрэг юу гэдгийг гэхээр бүх ингээ чиний хэллэгийг ингээ оруулсан програмууд суулгаад өгсөн. Өө тэгээд зургнуудтай тэгэл өөрөөсөө би надад туслаач, надад хоол авч өгөөч, би хоол идмээр байна, би тогломоор байна гэдгийг чинь тэд нэр угаасаа зургнууд дээр дараад тэгээд тэр нь автоматар чиний өмнө гаргаад уншаад өгч. Тэгээд тэр хамгийн гол нь бидний үйл ажиллагаа юунд байх чиглэлтэй байх хэрэгтэй юм гэхээр тэр хүүхдийг тэр машинтай одоо тэр ажилд сургах. Энэ том ялгаа байна шүү дээ тийм. Монголын 29 дугаар сургуульд бол мэдээж хэрэг одоо таны яриад байгаа наад нөгөө хүүхэд болгон тохирсон хөтөлбөр гаргаж өгнө 10 хүний бүрэлдэхүүнтэй одоо баг ажиллана гэсэн юм бол мэдээж байхгүй шүү дээ. Тэгэхээр эн чинь бас тийм учиртай. Яг гэвэл наад чинь тусгай сургууль тийм үү? Бас тэр утгаараа бас эн чинь бол жишээлбэл тусгай сургуулиуд байхгүй. Тусгай сургуулиуд бол байгаа. Байгаа. Одоо энэ миний яриад байгаа төрөний тэр програм гэдэг чинь ерөөсөө тэр чигээрээ тусгай програм. За энд ямар хүүхдүүд орж ийн гэхээр өнөөдрийн бидний эрүүл одоо энгийн сургууль бид нар тэгш хамруулах гэдэг хүүхдүүд бол орохгүй тийшг. Тийшг бол үнэхэрийн одоо ямарваа нэгэн одоо эмгэг нь хэтэрхий их давмгайлсан. Дээрээс нь хүмүүжлийн одоо доголдол гэж ярих уу бид нар те. Тэгээд тэр нэмэгдсэн. Тэгээ ямар ч одоо тийм сурах зүгээр энгийн нөхцөлд сурах ямар ч тийм бололцоогүй хүүхдүүд орно. За жишээлбэл тэр сургуульд бол жишээлбэл манай одоо миний ажиллаж байсан тэр програмд бол зөвхөн 50 хүүхдэл авна. Максимум. Тэгээ ангийн хүүхдийн одоо дүргэлт бол одоо ер нь 6. Тэрнээс бол илүү болох үнэхээр арга байхгүй. Тэгээд хүүхд болгонд баг хотлоо ярьсан хүүхд болгонд нэг хүн байна. Тэр хүүхдийг харж идэг бүх юмар. Би одоо энэ хамт ажиллаж хамт олонд айгүй буянтай ажил гэж үздэг. Тэгээд сургуулаад төгсөө би 40 жил тэгээд 40 жилээс би ийм олон жил боловсролынхаа салбарт явж байгаа болохоор би өөрөө бол ер нь өөрийгөө бол би их сайхан одоо буянтай ажиллаж гэж хэлэх юм уу. Одоо би өөрөө угаасаа дуртай учраас тэгэл ёстой нөгөө өөрийнхөө зоргорол энэ ажлыг дураараа л хийж явж байгаа гэсэн. Танд бас тийм жишээ байдгүй одоо ингээд таны яг ингээд авч явж байсан хүүхэд чинь ямар нэгэн одоо юу гэдгийг амжилтанд хүрсэн ч байдаг юм уу? Тэр бол ерөөсөн манай сургуулийн түүхэнд дурсамжтай үлдсэн нэг хүүхэд байдгийг. Нодлон жил. За тэр хүүхэд 21 настайдаа манай сургуульд иржээ. 22 настай болоод нэг хүүхэд ч одоо тэр эрхчил төгсөн шүү дээ. Тэгтэл тэр хүүхэд маань өстой огт сургууль сурж байгаагүй хүүхэд. Дээрээс нь ерөөс гэртээ байсаар байгаа тэр хүүхэд минь одоо бидний ярьдгаар бол ерөөсө огт нийгэмшижээгүй, нийгэмшиж огт чадаагүй. Тэгээ дээрээс нь хэлний ялгаа. Гэхдээ тэгэл янз юм байсан л да. Тэр хүүхдийг надад даалгаж өглөө л да. Ийм хүүхдүүд яаж хэм сурдгийг гэхээр чи өдөр болгоно л яг тэр өөрийнхөө өдөр болгон хийсэн юмнуудыг энэ хүүхдэд өдөр болгон хийлгэж даатаж
одоо дасгаж одоо тэд бүр ингэж авч явах хэвээр. Цагийн хуваараар яг өглөө бослоо шүдэ угаалаа яг л тийм байдаг шиг л энэ хүүхдийг өглөө ирлээ, цүнхээ үрлээ, цүнхээ тавилаа, гутлаа солилоо, хуцаа солилоо гэл яг тийм юмд нь оруулаад тэгэл хичээлээ цагаа уулаа. За одоо яг ингээд хуучин чин жишээлбэл одоо ингээд самбар энтраа баг хөтөлч ингээд чулуудахдаг тийм арын шигтэй хүүхд байсан байхгүй юу. Тэгээд дараа нь тэр самбартаа бүр сургуулийнхаа одоо сургууль төгсөх болоод 12 дугаар ангид орсон тэр самбартаа үнэхээр юм бүр хайртай. Тэрийг онгол өглөө болгон л тэрийг хийдэг. Тэгэл өглөө болгон л одоо тэр ухаантай самбартаа чинь л харьцаж өгөө шүү дээ тэр хүүхд. Бүр бүх юмыг бас ингээд сурах сонирхолтой. Тэгсэн би хамгийн гол нь юундаа байсан гэхээр тэр хүүхдэд нэг жоохон тийм одоо юу гэдэг дэм дэмжилгээ тэр хүүхдийг ойлгох ёстой л байсан байхгүй юу. Тэгээд тэр бол жишээлбэл одоо үнэхээр гайхамшигт. Нэрээ огт бичиж чаддгүй, аав шиг тавьж чаддгүй хүүхд 9 сараас би аваад 19 сарын сүүлчээс аваад 1 сарын дундуур гэх чинь тэр хүүхд нэрээ тавьж эхэлсэн. Үсгээ тавьж эхэлсэн. Тэгэл дараа нь ерөөсөө удаагүй нэрээ тавиал, овгоо тавиал, тэгэл тоо сураал. Бүр тэр бол тэр хүнийг бол гайхуулсан. Би өөрийгөө тийм сайн юм хийсэн гэж ойлгохгүй. Зөв миний хийж чадсан юм болохоор би ерөөсөө маш өндөр за энэ хүүхд энийг хийж чадна гэж бодож ирсэн учраас л би айгүй их тийм одоо ирмэлцэлтэй энэ хүүхдийг сургана шүү, ингээд шүү л гэж одоо өөртөө бас их том зорилготой байсан юм шиг юм л. Та тэр нөгөө тэр хүүхд нэрээ бичиж чадахгүй байсан гэж тэгж шүү дээ. Яг яаж нэрийг бичиж сургасан бэ? Тэгэл зүгээр бид нар чи ер нь бол хүүхдээ ийм хүүхдүүдийг бид нар заавал ингээ галгилж бичүүлэхгүй шүү дээ. Зүгээр л гэл өөрийнх нь нэрийг тавиал тэгэл бичдэг. Тэрийг ингээ бичиж сургадаг зөндөө олон арганууд байгаа. Зөндөө олон арганууд. Тэр хүүхдэд тохирсон та тэр аргыг сонгож. Тэр хүүхдэд тохирсон тэр аргыг би өөрөө одоо алин дээр байна ингээл би хараш тэр хүүхд чи энэ дээр байна уу энэ дээр энэ дургүй л аваа шид чинь. Тэгэл аваа шидж байгаа хүүхдэд ч ойлгох хэрэгтэй байхгүй юу? 21 настай гэсэн. Харин тэгээд чи бол бүр насны өвчин юм байна. Тэгээ 22 настад төгсдөг байхгүй юу? Манай энэ програм бол бүр тийм. Тэгвэл манай Монгол тийм програм байдаг юм уу? Би гэхдээ энэ сүүлийн 21 настай хүнд хийн тэгээд АБВ заагаас сууж авах. За одоо ингээ 22 төгсөн манай энд одоо хүүхдүүд яадаг вэ? Тэгэхээр зэрэг 14 настайгаас нь тэр одоо хүүхдийн нөгөө ганцаарчсан төлөвлөгөө шүү дээ. Тэрэн дээр чинь яаж энэ хүүхдүүдийг одоо энэ хүүхдийг транзишн болгох вэ? Дараагийн үе шатнд би яаж шилжүүлэх үү? Тэгээд ахлахангаас ахуулаад энэ хүүхдийг яадаг вэ гэхээр зэрэг эднэр айгүйх тийм хөдөлмөрийн чиг баримжаа олгуулах талаар айгүй их ажилдаг. 16 наснаас дээш ахуулаад тэгэл баг гарны гадаа нэг ажилт нөгөө нэг ажилт одоо жишээ сургуулийнхаа байранд бид нар бол жишээлбэл одоо нөгөө сургуулийн нөгөө нэг юунууд байдаг ш хоол ингээд тараадаг нөгөө нэг подноснд байдаг ш тий тэрийг ингээ хүүхд болгоныхыг ингээ бэлдэж өгдөг ширээнүүдийг нарчдаг гэл за ингээл иймэрхүү ажиллаас л эхэлдэг байхгүй тэгээ гэр ах уу гэдэг чинь бүр шаал өөр агуулгатай зүгээр л нэг гэр ах уу биш гэр ах уу гэдэг чинь ерөөсөн бүх юмнуудыг амьдралд нь тэгэхээр зэрэг манай сургуулийн гол зорилго манай програмын гол зорилго юу байсан гэхээр амьдралд нь яаж бэлдэж өгөх тэгээд тэндээсээ яаж дараагийнхаа шатны сургалтанд орж явах уу тэр ч айгүй чухал байхгүй юу за ингээ 22 настай хүүхд би энэ хүүхдийг хаашаа явуулах уу за ингээ Америкийн систем бол шал өөр community центрүүд гэж байна за тэнд нь юу байдг вэ гэхээр яг ийм хүүхдүүд таарсан энэ хүүхдүүдийн ямар чадaltaй байлаа ямар бололцоотой байлаа гар хуруу нэрүүлүү хөл нэрүүлүү жишээлбэл одоо хөлн дээр 2 цаг зогсож чадах уу 1 цаг зогсож чадах уу гэдэг бүгдэндээ тохируулсан сургалтанд явуулдаг. Чадал бас ши ямар чадахтай байна тэрэнд нь таарсан. Тэгээ энэ хүүхд яадаг гэхээр зэрэг л одоо жишээлбэл өндөгнүүд хайж одоо би жоохон өөрөөр л ярьж байна л да өндөгнүүд жишээлбэл савладаг ч юм уу те одоо тийм савлгааны үйлдвэрт ч юм уу үгүйсгэл одоо тоглоом хүүхдийн тоглоомнууд одоо хийдэг иймэрхүү юмнуудыг бас тэгж би бол одоо жишээлбэл 29 дугаар сургуульд ажиллаж байхдаа би одоо залуу хүн байсан байна. Би их зоригтой байсан байна. Одоо бодоод ах. Би бол яг нэг хүүхдүүдийг нэг тийм л болгочих юмсан гэж бодож явж исэн. Тэгээд би 29 дугаар сургуулийн дэд захирал хийсэн л те. Тэгтээ миний дэд захирал хийсэн үе хугацаа болохоор зэрэг сайхан үе байсан ч гэсэн тэгээд ардчил ирээд тэгээ хамаг юм одоо бидний хийсэн бүх юмнуудыг бол нэлээд одоо үгүй болгосон тиймэрхүү тал байгаа л да. Тэгэхээр юу байсан бэ гэхээр жишээл боловсролын яамны харьяа сургуулийн тоног төхөөрөмж хийдэг
үйлдвэр гэж байсан. Бүх одоо сургуулийнхаа хүүхдүүдийн ширээг бэлддэг. Хөдөлмөрийн хичээл сандлын ордог гэсэн үг. бэлддэг. Тийм, сандлын бэлддэг. Манай хүүхдүүд бол янз янзын гоё зүйлийг урлан огтуд нь хүүгүүд нь сандал хийн, ширээ хийн, тэгэл тоглоом хийн, янз бүрийн модон онсон тоглоом хийн. Тэгэл тэр чинь тодорхой хэмжээнд бас зах зээл дээр гардаг байсан байхгүй тэр үед. Зөндөл олон хүмүүсийн одоо бэлгэнд очиж байсан манай сургуулийн хүүхдүүд тухайн үед. Тэгэл одоо бодоход яг л одоо энд юу хийж ин те би яг тэр үед бид нар яг энийг хийдэг л байсан байхгүй. Харамсалтай нь одоо юу хийж би одоо үнэхээр 29 дугаар сургуулиас манай сургуулийн 60 жил болж байгаа энэ жил. Би бас жоохон ерөнхийдөө бол яг багш нар өөрсдөө хамтдаа төгссөн багш нар би энэ Монгол яваад уулзлаа бид нартэй. Гэхдээ яг ингээд сургалтын агуулгын тэр нь яаж өөрчлөгдөж байгаа би бол тэрийг бол үнэхээр юм бол одоо мэдж байгаа юм алга. Жоохон тасарчиж. Та яг ингээ орчинд нь ажиллаж байгаа шүү дээ. Одоо тухайн хүүхдүүдтэй тий. Тэгэхээр тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ялгуурлан гадуурхаж гин үү? Тэднэрт ер нь тэр хүүхдүүдийг яаж ойлгуулдаг вэ? Би одоо ингээ хараад байхад би ерөөс үзээгүй тэрийг. Би тэгээ хаяа боддог байхгүй энэ хүүхдүүдийн ээж аав нар нь бас айгүй хүүхдүүдэд зөв хүмүүж ямар ч тохиолдолд одоо янз хүмүүжүүлж байгаа шүү дээ хүмүүс чинь тийм ээ. Тэгвэл ер нь бол за энэ хүүхэд ийм хүүхэд байна. За энэ хүүхдийг бол юугаар ч гадуурх ёсгүй шүү гэдгийг л тэр хүүхэдтэй ерөөсөл хар багаас нь тавиад өгчдөг юм шиг. Сайн зааж өгдөг юм шиг. Тэгээ нөгөө хамт сурж байгаа нь бас тэр хүүхдүүдэд бас арай тийм дотор. Тэр бол шал өөр тийм. Тэгээ дээр нь түрүүн тэр таны хэлсэн тэр хувийн нууц шүү дээ тийм privacy гэдээ бид нар ярьсан тийм. Тэгээ энэ хүүхдийн хувийн нууц айгүй чухал шүү дээ. Энийгээрээ бусдад хинт ч хийхгүй. Манайхан шиг зүгээр самрын уртлагаар тэр энэ мөн 0.1 тэг гээл тийм. За одоо арай тийггүй дээ. Одоо арай болсон байлгүй. Амар юм байгаа гэж цаанч та зүгээр мэдэхгүй л. Би одоо энд ярих юм бол арай хэд урт түүх болчих гэдэг юм. Тэгтээ зөв жирэмсэн охиныг ангийнхны урд нь гараад ирж байгаа загинсан багш байгаа ш. Хуулиар л тэр бүх юм хоригдсон болохоор тэгээд яаж чадахгүй л байна л да. Хууль аюултай гэдэг мэдчихэж. Хууль аюултай тийм. Нэгдүгээр хэрвээ хүний нууцыг чи ялангуяа тахирдтуу хүний нууцыг ямарваа нэгэн байдлаар дэлгэд тавиад илэрхийлээд инээ тэрэ болсон байх юм бол тэр бол айгүй том асуудал. Тийм ч учраас тэгэл ерөнхийдөө бол бид нарт дандаа л ингээл цаас үсэг тавьсан ч гэсэн дандаа л хуультай харьцаж байгаа учраас бид нар айгүй болгоомжтой л ажилтдаг байх хэрэгтэй юм шиг байна. Нодон манай хүүгийн автобусанд нь нөгөө цуг ингээд явдаг нэг автобусанд нь охин тэр охин манай хүү таалагдсан юм шиг байна. Тэр охинд тэгээд мэдгүй тэгээд тэр охин болохоор ингээд нөгөө автобусанд дандаа л нэг л газар суудаг юм байна л та өөр ердөөсөө ийшээ хашаач явдаггүй. Том охин байсан. 5 дугаар ангийн чөлөө. Тэгээ нөгөө манай үг тоохгүй болохоор нилээ цогчл тэгээд нөгөө захирал нь над руу уцтаад хэлэхгүй тэр өдөр заа ингээд ийм болсон. Гэхдээ хүүн яагаачгүй гэхдээ бид нар бол одоо ингээд ийм арга хэмжээнүүдийг аваад ингээд явж байгаа эднэргээ хэлсэн байхгүй юу. Тэгтэл яг тэр нөгөө охин болохоор манай хөрш одоо нэг хідэн хаусны доор юм хүршээл лээсэн. Тэгээ аав ээж хоёр нь айгүй одоо тэр охиноо ер нь тэгдэг гэдгийг мэддэг. Тэгэхээр мэдгүй би бол ямар өвчтэй гэдгийг мэдгүй л зүгээр. Гэхдээ аав ээж хоёр нь хагасгтан сайнд ингээд уулзаад ийм юм болсонд бид нар маш их харамсаж байна. Манай охин ингээд нэлээ асуудалтай тийм ч учраас ингээд ганцаараа дандаа бүх юмд ингэдгээ. Гэхдээ танаа хүн үнэхээр таалагдсан. Тэгтэл өөрөө ердөөсөө манай охинтой тоглохгүйсэн учраас манай охин ийм арга хэмжээ авсан байна гэд ингээд хэлжсэн. Тэгээд нөгөө тэгээ манай хүү болохоор гэхдээ би айгүй бахархажсэн. Тэгээ 8 настай хүүхэд гэхэд юу ч мэдэхгүй байгаа байхгүй тэр охины талаар болвол гэхдээ одоо би үнэхээр ингээд энэ хүнийг бас ингээд тоохгүй байж байгаа ийм асуудал гаргасан би өөрөө айгүй юм харамсаж байна гэд тэг бүр ингээд бэлэг авч өгсөн. Манай хүү өөрөө ингээд сонгоод ингээд ном аваад шоколад аваад гэрт нь ингээд авчиад өгчээсэн. Тэгээ тэрнээс хойш бол тэр охин ерөөсөн манай хүү одоо нөгөө яач гэхдээ ер нь миний бодлоор хүний нийгэм гэдэг бол заавал ийм хатуу чанга одоо нэг юугээр биш гэхдээ бас ийм сайхан сэтгэлээр нэг гэдэг манай хүүхд 8 цаг сургууль дээр байгаа төлөвшөж байна. Тэгэхээр ингэж сайхан төлөвшүүлж өгч байгаа гэдэгт нас амар баярлж байсан тэр багш нарт. Тэгэл ингээл харж байгаа. Тэгээд би дараагаар нь хүүгээ ингээд авах гээд очиход тэр охин жижүүр хийж байгаа. Ямар ч тэр нөгөө бусад хүүхдээс ялгаа байхгүй. Яг л ингээл нөгөө бусад хүүхдүүд чиг тэр өдрийнх нь өөрийнх нь нөгөө цагийн хуваартай байсан учраас жижүүр хийгээд
ингээл жоохон хүүхдүүдийг нөгөө автобус руу ингэж одоо хөтлж аваачиж суулгаж өгöd байгаа байхгүй тий. Тийм тэгэхэд ердөөсөө тэр хүүхдийг ингэж холдуулаагүй яг л ингээл босод хүүхдтэйгээ адилхан байсан. Тэгэхээр бас тэр бас их чигтэй. Тэгээ надад ч гэсэн тэр чинь хүмүүжил болж байгаа байхгүй. Ийм насны хүүхдүүд хүртэл одоо ийм сайхан төлөвшил суудаг юм байна шүү дээ. Тэгэхэд би тэр үед тэрнээс хойно одоо тэгээ шоолол одоо хүүхэнд тэгэл явж исэн гэдэгт айгүй харамсаж байгаа байхгүй тий. Тэгэхээр бас Нэстэ бодвоштай. Тийм. Тэгээд уг нь одоо жишээлхэд энэ тань шиг ийм сайхан одоо мэрэгжилтэй, туршлагатай, одоо боловсралтай томоор харж чаддаг хүмүүс ингээд Монголд бас энэ нэг ийм хөтөлбөрийг бий болгоод ингээд цааш аваад яваасаа таны үгийг ингээд сонсдог байгаасаа тий бид нар энийг ингээд хэрэгжүүлдэг бас нэг тийм чадaltaй байх юмсан гэж бодож ин тий одоо жишээлхэд нэлээ өөр болсон шүү. Үгүй айгүй сайхан болсон байлаа. Зүгээр гэхдээ одоо жишээлхэд таны мөгийн их чинь түрүүчээ ярьжсанаар ингээл бодоход аутизмтай хүүхэд тэгээ би нэг ангид хүүхдэд сурахгүй ч гэдэг юм үү те энэ бол бас айгүй тийм түүхтэй асуудал байгаа байхгүй алийг ч буруутгаж болохгүй гэхдээ л эн чинь түүхтэй асуудал энийг бас нэг аргаар шийддэг ийм сайхан хөтөлбөр гаргаад ч юм нэрээ тэр хүүхдийг бүр шинжлэх ухаанчаар яг ямар оновчтой хүүхд юм бэ бид нар юун дээр анхаарад энэ хүүхдийг хөгжүүлээд явал зүгээр вэ гэдэг ингээд гаргадаг болол тий нараагч одоо нараа багшийн яриг бид нар сая сонслоо шүү дээ тий энэ ингээд сургуульд одоо 40 жил ингээд ажиллахад би ерөөсө хүүхдүүд нэг ингэж ялгуурлаа үзэж яхийг харсангүй их эцгүүд ингээд хүүхдүүдэд аягуулсан зөв хүмүүжүүлж гэд ингээд ярьж байгаа. Гэтэл манай Монголд ингээд их эцгүүд би хүүхдээ аутизмтай хүүхдээ ангид би хүүхдээ суулгахгүйгээд бүр захирал сургуультай хэрүүл хүчнээ хувийн сургууль ахгүй энэ болсон явдал. Хувийн сургууль ингээд захирал сургуультай бөө ингээд хэрүүл маргам одоо их эцгийн төлөөлөл удирдах зөвлөл гэж байдаг юм л да Монголд. Тэгээд тэр мөрөн дээр нь очиод ингээ бөө хэрүүл маргаан болоод юмрхи асуудал болоод ингээ явж байгаа байхгүй. Би түрүү хэлсэнтэй 35-аас 45 насны хүмүүс өнөөдөр Монголд энэ зан үйлийг гаргаа явж байгаа. Нодлон билүү урчнан би нэг Арлингтоны ерөнхий улсрлын сургуульд багшилдаг бас нэг багштай ярилцаж үзчихсэн. Америкт яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг жирийн хүүхдүүд нь ингээд те ялгуурлагдгүй юм бэ? Яагаад тэд нартай их найзлахыг хүсдэг юм бэ гэж бодоход гэж асуусан чинь миний өдөс тэгж хэлчихсэн байхгүй. Одоо сургууль, эцэг эхчүүд бүгдээрээ хүүхдүүдэд маш зөв ойлголтыг өгдөг. Тэр нь юу вэ гэхээр хүүхэд бүхэн өөрийн онцлогтой. Энэ хүүхэд анханасаа л ийм онцлогтой. Энэ бол энэ хүний өөрийнх нь онцлог байхгүй. Чи яг энэ хүүхдийг энэ чигээр нь л хайрлах хэрэгтэй гэж сургадаг гэж байгаа байхгүй. Тий, яг байгаагаар нь тэр хамгийн тэгээд тэрийг нь хүндлэх хэрэгтэй одоо яах вэ? Тэгээд нэгэнтээ ийм хүүхдүүд байгаа гэдгийг өөрсдөө эцэг их нь өөрсдөө мэддэг, хүүхдүүд нь өөрсдөө ч гэсэн яг тэр хүмүүстэйгээ эргээд найз байх бас тийм сонирхолтой байдаг. Би нөгөө талын бас хүмүүс бас нэлээд нэгүүлсэнгүй байх юм. Тэр бас их чухал. Харин тий хүн чанар л байгаа хгүй. Яаж очил хүн чанар дээр л очиж байгаа. Тий. Америк нэгдсэн улс, дэлхийн бусад одоо зарим орнууд ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгээ бусад хүмүүсийн нэгэн адил яг тэр ажиллаж амьдрах нөхцөл болцоогоор хангаж өгсөн байдал. За тэгээд үүний ард хамгийн гол юм нь хууль гэдэг үг л одоо ерөөсөө аягүй чухал ш таач сая ингээ эхнээсээ л таны ярьсан яриа эхнээсээ л хууль бүх юм хуулиар зарагдсан. Тэр хууль үнэхээр юм байхгүйсэн бол мэдгүй яаж байгааг нь би ер нь бас ийм тогтолцоо байгаа ч үгүй ч тийм ээ. Тэгэхээр юм болгоныг хуульчилж өгнө. Тэгээ хамгийн гол нь хуульчилж өгч болно. Хуулиа мөрдөн гэдэг чинь хамгийн чухал. Тэгэхээр ерөөсөө л энэ хүмүүсийг сайхан амьдруулж байгаа гол одоо түлхүүр нөхцөл болцоо юу байна вэ гэвэл хууль зөв хууль гаргаж ийн зөв бодлого гаргаж ийн. За тэр хүмүүс нь хэрэгжүүлж ийн. Дээр нь өөртөө ухамсартай байна. Дээр нь хүмүүсийг хайрлж ийн. Нараагчид тэгээд одоо залуучуудаа захиж хэлэхээр юм юу вэ? Би зүгээр Монгол одоо ингээл очиод тэгэл ингээ харахад айгүй олон онцлогтой юм аутизмтай хүүхдүүд байна гэж байгаа байхгүй юу. Тэгээд надад хүмүүс санал болгодог. Би нэг юм жохоо юм нэгэд өгье чамд. Тэгээд чи манай хүүг аваад тэ тэгээд би одоо бас нэлээд олон эцэг эхүүд байгаа. Бид нар бүгдээрээ дэмжиж тэгээд чи нэг аваад яваад үцэхгүй мүү? Одоо хизээд төртөө гарах юм бэ гэдэг байхгүй намайг. Тэгэхээр чин тэр эцэг эхүүд бас тэр хүүхдүүдийн хадлаа яаж өвдөж чинь яаж санаанд зовцоож чинь тийм ээ. Тэгэхээр зэрэг тэрийг нь ойлгох хэрэгтэй. Нэгдүгээр тийм учраас одоо ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр энэ хүмүүсүүдийнхаа энэ хүүхдүүдийнхаа талаа уулзч гисэндээ ер нь бол
томоохон даруухан арга хэмжээг авах хэрэгтэй тий. А хэрвээ одоо ингээд ийм одоо би ийм төлөвлөгөө гаргамаар байна. Ийм би хүүхдээ ийм тусалмаа надад туслах хэрэгцээтэй байна. Надаа юу яагаад өгч гэвэл хамаагүй та нараар дамжуулаад миний хаягийг авч болно. Би эцэг эхүүдэд ямар нэгэн тодорхой хэмжээгээр яг тусгай сургалтын талаар жоохон ч гэсэн бас зөвлөгөө өгч болно тийм. Тэгээд тэр төлөвлөгөөг авахад энэ хүүхдэд ямар төлөвлөгөө бичиж гэн гэдгийг харах хэрэгтэй. Тэгээд тэр төлөвлөгөөг ч бичиж эцэг ихт нь уншуулдаг шүү дээ. Өгөөд явуулдаг. За уншаараа хараараа юу ормоор байна, юунд таалагдж байна, юунд таалагдахгүй байна. Тэр чинь тэр эцэг ихт нь зөвлөж өгөн байвал хажууд нь бас нэгэн бодлын тийм ээ. Тиймэрхүү зөвлөгөөнүүдийг өгч болно. Гэхдээ энэ ч бас тэгээд яг л би бол тусгай сургууль хүмүүжүүлэгч одоо лицензтэй багш хүн учраас би бол одоо яг тусалж болно. Нарагч өчигдөр бас нэг хуралд оролцоод ихтгэл тавьсан. Ойрд маш их завгүй байгаа хэрнээ манай бас подкастад цаг заваа гаргаад хүрэлцэн ирсэнд бидний зүгээс маш их баярлж байна. Зүгээр. Танд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Боловсролын байгууллагад ажиллаад 40 жил болж байгаа юм чи одоо бас хуучлах юмтай байна шүү дээ. Тийм. Сайхан хууч яриа боллоо тий. Сайн сайхны За та нартай их амжилт хүсье тий. За.